сайхан хүмүүстэй ажиллаж байсан байна гэдэг нь одоо ганаагаатай бол би бас жүжигт яг партнер болж байсан байхгүй юу. Ган Төмөргөө ч жүжигчний хувьд үнэхээр мундаг юм амьдрал дээр айгу бодлоо хүн байхгүй юу. Жишээлхэд ингээд хувцас солих жоохтой ширээ юугаа хөшгөлөө дунлаа. Нөгөө төмбүүшгээ хөшгөлөөд та нараа санаатай. Энэ санаатай яг санаатай. Энэ намайг хорлож байгаа юм байна. Яваад тахгүй яасан ганаагаа гэсэн чи шүүгний төтгөр шаацсан. Байхгүй. Шүүгний төтгөр намайг хорлоод одоо ингээд авцсан байж байгаа. Би 2 цаг хайдаа миний шүүгний төлхөр байхгүй болчихлоо гэсэн. Ганаага үзүүн чи юу байгаас байхгүй би үзүүндээ үгүй ар дээр гарцсан байна гэсэн чинь нөгөө эндээ зүүцсэн байсан төлхөр нь алт дээр. Тэгээд айгуу цайлган дороо инээдэг байхгүй. Та нар хорлоогүй юм байна гэдэг. Тэгээ ганаагаатай харилцаж тавьж байгаа их гоё. Ганаага тэр нэг хурим гэдэг жүжигчин дээр ингээд усан цэргийн ахмад болоод айгуу мэрэгжлийн хэлгээр ярьдیں۔ Тэрийгээ цээжилчихэд байгаа байхгүй юу? Хүн цээжлэх аргагүй юу? Тэрийгээ цээжилчихэд харин надаас нэг асуулт асуудаг асуултаа л дөрөс дандаа мартдаг байхгүй юу? Тэгээ тэрийг би яг түрүүнийх шиг зөвлөж ингээд тоглодог байхгүй юу? За ганаага мартсан байгаа тэгээд тэнгуүтээ та тэгж бодож байна. Тэгвэл би юм ингээд бие зэнзэглэхээ холбоо чи яат гэдэг нэг юм далчхнуур нөхрийн дүр тоглож. Тэгсэн чинь нэг өдөр ерөөсөн энэ ганаага би урд нь хэлсэн баг ганаага та тэгж асуухаар би ингэж хариулна шүү дээ. Тийм ээ мэж гэл. Тэгэл асуудгүй. Тэгэхээр нэг өдөр ерөөс яг асуултыг хүлээнэ гэж бодлоо би. Тэгэл ганаага битэр тоглоо нөгөө ч нэг тэр усан онгоцныхаа юмыг ажилласнаа над руу ингээд харж байна. Тэгэл нөгөө яриан дуусч эхлэн шүү дээ. Тэнгүүт би ингээд орчдөг байсан болохоор нөгөө ч над руу ингээд хараад байхгүй. Тэгэхээр би асуултыг нүлээгээ байгаад байхгүй. Тэгэл гэсэн чинь нөгөө чи ингээд амдаа яа нэг юм ч үгээ мартчихлаа шүү дээ. Үзэгчд рүү матсан шүү дээ намайг. Тэгээ би ингээд за гэж шууд ингээд үгээ цадгаад авсан. Тэгээ ганаагаад ийсээ гарч ирээд ахаа таны үг шүү дээ гэд. Тэгжсэн тийм сайхан улсуудтай ажиллаж байсан. Жамсран жавгаатай бол ингээд тоглож байгаад үнэхээр гоё юм хав халуун гартай хүн байсан. Тэгээд ингээд бид тэр тамгуу төр жүжиг даав хоёр бол тоглож байгаад ингээд шатруунд би гаргаж өгдөг байсан. Тэгээд тэр хүний тэр жүжиглэлтийн гайхамшиг гэдгийг бол хажуунаас нь цуг тоглож харж явах бол одоо бид нар яг нэг тийм нөгөө мод ингээл дамжуулдаг бөөхөн уралдаан байдаг шүү дээ спортын төрөлтэй. Яг тэрэн шиг ингээд ахмадууд маань бид нар тэр модоо өгөөд бид нар тэр модыг барьж аваад тэгээ гүүгээл одоо бид нар ингээл залуучуудаа өгөөл явж байгаа. Ийм л цикл дотор амьдрт юм байлээ л дээ.